Hello guys, жихэн. Би өмнөх бичлэгтэр та бүхэнд шилжилтийн насны үеэр зарцлагын талаар ярьсан баа. Харин энэ удаагаар би та бүхэнд нүүрний ярьсаа хэрхэн арчилдаг байсан талаар ярилцах гэж байгаамаа. За, хэрэг та өнөөдөр миний бичлэгийг анх удаа үзэж байгаа юм бол миний өмнөх бичлэгийг үзчихэд ирэхэд илүүдэхгүй шүү. За, ямар ч гэсэн эхлэе. Би болохоор тухайд өдөр болгон одоо ойролцоогоор 1 цаг гаруй нүүрний ярьсан зарцуулдаг байсан баа. За, эхлээд ингээд нүуний бодгоныг арилна штэ. Одоо нүдийг болохоор Iron River-ыг ашиглаад арилдаг байсан бол нүрний арсыг болохоор би тусдаа ингээд coconut oil-ыг ашиглаад будгийг арилдаг байсан баа. За, тэгээд дараа нь нүрээ угаах үед би болохоор одоо organic sound-ыг ашигладаг байсан. Тэгээд би болохоор ерөнхийдөө ингээд organic бүтээгдэхүүнүүдийг илүү их хэрэглэдэг байсан баа. Нүрээ угаачаад би болохоор өдрөө болохоо одоо ингээд угааж болдог нүрний шаврын маскуудаа тавьдаг байсан. Тэгээд тэр ингээд нүрний шаврын маскыг ингээд хатаагийн үлээд ойролцоогоор 20 минут болдог байгаа. Тэгээд тэр ингээд хүлээж байгаа хацтаа би болохоор бүлээн ногоон цайтай усыг бэлтждэг байсан. За ингээд 20 минут өнгөрчлөө гэж бодъё л тоо. Тэг ингээд хатцсан гэж бодъё. Тэгвэл би болохоор ингээд нүрээ угаачаад дараа нь тэр бэлтцсэн байсан ногоон цайтай усаар нь дахиад нүрээ угаачдаг байсан баа. Тэг ингээд угаасны дараа би болохоор ингээд мөсөөр нүрийг арчдаг байсан. Тэг ингээд арчсны дараа шууд дээрээс алоэ гелийн төрөгчвөл миний өдөр болгоны 1 цагийн рутин ингээд дуусчдаг байсан баа. Тэгээд би болохоор 7 хоног удаа нүрний скраб хийдэг байсан. Тэгээд давхар 7 хоног нэг юм 2 удаа ингээд далайн замгны маскыг тавьдаг байсан баа. Тэг энэ болохоор бас ингээд угааж болдог тийм одоо төрлийн маск байдаг. За тэгээд би болохоор тэр алоэ гел далайн замгны маск тэг өмнөх бичлэгтэр дурдсан Rose Gel нь болохоор би өөрөө ингээд Cherry Mono хуудаснаас худалдаж авч хэрэглэж байсан. Тэгээ би Cherry Mono Facebook хуудсын бас доор description дээр нь үлдээч чи та бүхэн бас ороод үзээрэй. Тэгтээ энэ бол ямар ч тийм реклам биш шүү guys. За тэгээд өнөөдрийн миний бичлэг ерөнхийдөө бол ингэж дуусчаа. Тэгээ өнөөдрийн миний бичлэг та бүхэн жоон төсөн тусалсан гэртэй тий. Тэгээ өнөөдрийн миний бичлэг таалагдсан бол like and subscribe. Тэгээд alarm хавартаа guys. Тэгээ бас миний Instagram, Facebook хоцрон бас ороод үзээрэй. Тэгээ өнөөдрийн миний бичлэг үзсэн та бүхэнд зөндөө их баярлалаа. Тэгээд хэдүүлээ бас дараагийн бичлэгэнд уулзцгаая. Тэгээд тэр хооронд баяртай. Bye.